Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монгол телевиз Терминалийн студиэс чөлөөт ярилцлагын нэгэн дугаар үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчид шууд эфирт хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид Монголын нэрийг дэлхийн тавцанд олон удаа гаргасан Алтай охин хэмээн нэрлэгддэг нэгэн гайхамшигтай тамирчин өсгөлд олцох гэж байна. Энэ бол Монгол улсын гавьяат тамирчин анх цэцэг. Сайн байна уу? Сайхан хаварж иж байна уу? За би сайн байна уу? Саяхан сошиалд өөрсдийн гэр бүлийн бас гайхамшигтай сайхан мөчөө хуваалцсан гэсэн давхар биетэй байгаа юм билээ. Баяр хүргэе. За баярлалаа. Би сайн байгаа. Нууц биш бол одоо хэдэн 7 хоногтой болж байна. Одоо 6 сар гараа явж байгаа. Хүүсийнхаа баярыг өөрийн бэлтгэлийн зааландаа очиж тэмдэглэж байгаа бичлэг нь сошиал хуудсан дээр тавигдсан байсан. Тэгээд олон фэнүүд нь дэмжигчд нь бас их сайхнаар хүлээж авсан байхаа. Одоо 2 дахь хүүхэд нь үү? Тийм 2 дахь хүүхэд. Хүүсийн баяраа тэгж хийн гэдэг олон жил төлөвлөсөн. Яг өөрөө тамирчин байхад манай нөхрийн найз нь ингэж хийж болт юм байна. Гадны нэг бичлэгийг оруулж байсан байхгүй. Тэгээ одоо ер нь орчин үед хүүсийн баяр айгуу хийдэг болоод Монголч гэсэн хүмүүс айгуу хийдэг болоод байгаа ш. Тэгэл яг ингэж л хийндээ гэд Монголыг тэгж өргөж хийсэн хүн байдаг баха. Тэг яг ингэж л хийндээ гэж нөхөртөө баялаа. Бүр хүүхэд мөхөд одоо төлөвлөөгүй бараг Парис Олимпиас ч өмнө дараа нь дараагийнхаа хүүхдийг гарахаар ингэж хийн гэж төлөвлөж байгаад их удаан олон жил бодож явж байгаад хийсэн болохоор айгуу гоё байсан. Тэгэхээр одоо хүүсээ мэдэх хүртэл одоо нэг 5 сар орчим хүлээдэг шүү дээ тий ээж нэр бол. Тэгэхээр хүүсээ мэдснийхаа дараа өөрсдөө мэдгүйгээр эмчтэйгээ одоо ойр дотныхоо хүмүүсийг уулзалдаг гэсэн үг үү? Тийм би нөгөө эмчээрээ цаасан дээр бичүүлж аваад тэг цаасаа дийлэхгүй явж аваад тэг шууд тэр дөрөв найзтай очиж өгсөн. Тэгээ манай найз яг манай найзаа заалч юм гэлэх тэр бүх ажлыг зохион байгуулж хийж өгсөн. Тэг хүмүүс тэрийг ямар амар төвчээртэй юм. 3 сар гарантай хүмүүс одоо мэддэг болчиход байгаа шүү дээ. Тэгэнгүүт ер нь баг тийм шүү тийм ээ. Тийм тэгээд ер нь л мэддэг болчиход байгаа. Тэгээд үзүүлэх юм уу одоо хүртэл мэдээгүй 2 жилнээс өөрөөсөө мэдээгүй байгаа юм. Бараг 6 сар төхүүлж иж бид нөгөө цаг завгүй яваадсан байхгүй бас яг тэгээд нэг нь тэгэж төлөвлөсөн болохоор шууд мэдхгүй гэл гүргээл яваад байсан. Тэгээд 6 сар хүртэлх одоо хүлээж авах хугацаанд ер нь догтлол хэр их байсан, хэр их дотроо бодсон мөн одоо магадгүй хүүхэд болгон л эрэгтэй эмэгтэй ч байлан ч хамаагүй ээж аав нарт бол маш сайхан байдаг. Гэхдээ хүлээлт байсан уу? Тийм байсан. Би баял яг хүүтэй мэж ахынтай л жил хүрэх юм байна. Хүүхэд ер нь хүрэх юм байна гэж бодчихсан. Манай хүн болохоор эцгээ бодчихсан ч манай хүн намайг загнаад нэг ялж ирсэн яа тийм зориод ирж байгаа юм чинь гэдэг заа тийм ээ. Тэгээ хүүхдийн заяагаа амдах гэж байгаа юм шиг нааж байгаа нь зэмэлсэн. Тэгээд тэрнээс хойш заа тийм ээ. Тэгэл ер нь уусаа анхны хүүхэд байсан. Тэгээ одоо дөнгөж 2 дахь нь гэдэг шүү дээ. Аль нь ч гэсэн явах те дараа нь олоо хөттэй болох юм чинь гэдэг нь бодсон байсан. Аль нь ч гэсэн ер нь ялгаагүй хүлээж аавна гэж дотроо бодсон байсан. Тэгтээ яг охин байсан бүр их баярлсан. Дахин баяр хүргэе. Тэгээд яг хүүсээ мэдэх үед бас жин үргэжсэн. Гэхдээ тэр нь маш бага байсан тий. Одоо эрүүл мэндэд бол ямар нэгэн байдлаар сүрэг нөлөөгүй өөрт нь бол илэрхий одоо мэдэгдэхүйц шинж тэмдэг өгөхгүй тийм жин үргэсэн үү? Гайгүй 55 кг гэхгүй. 55 кг гэдэг чи одоо бас яган гол байдаг байхгүй юу? Тэгээ яг яган голн дээрээ цэнхэр диск хийвэл гоё юм байна гэд. Тэгээ манай яг үндсэн яг штангийн гол чинь өөрөө яг юм төмөрнийхөө өнгөтэй металл өнгөтэй байдаг. Тэгэнгүүт яган голыг би багшаасаа гуйгаад тэгээ багш надаа захиж авчруулж яг сүүлийн хэдэн жил бэлтгэлээ тэр яган голн дээр хийжсэн. Тэгээ яг тэр голоо гаргаж ирж тавиад яган дээр цэнхэр дисктэй хорогоосоо 55 болчихж байгаа хгүй. Диск мөн нөө жингээр өөр өнгөтэй байдаг. Чинь 10 диск гэх юм бол нөгөө өнгөтэй байдаг. Тэгэнгүүт яг цэнхэр дискээ хийнгүүт 55 болчихж байгаа. Тэгээд нөхөртөөгөө хамт өрөхгүй болоогоосаа жоохон хүнд байсан. Тэгээ хамтдаа өрөөгөлөөгөөсөө гоё юм байна гэдэг. Тэгэж байжсэн. Их сайхан үйл явдал болсон байна. Өмнөх хүүхэд дээрээ төрснийхаа дараа үргэлжлүүлэн бэлтгэлээ хийгээд бас тэмцээнд оролцож исэн мөн бэртэл гэмтэлтэй байсан шүү дээ тий. Ер нь одоо ээж болох тамирчин хүний амьдралыг эхний хүүхэд дээрээ хослуулаад явхад ер нь ямар саад бэрхшээлсэн. Одоогийн жимсэлт нь бол бас өмнөхөөсөө илүү өөр болж ах шиг байна тийм ээ. Зодог тайлсны дараа учраас. Тийм яг
өмнө нь болохоор жирэмсэн болол яг айгүй өндөр ачаалттай байжгаад яг нам хамарцсан. Жирэмсэн гэл за тий угаасаа нөгөө тамирчин болохоор чинь шууд хийх юмгаа болоо сайхан амраал тэгэл нөхрөө дагаад ирхэлж ийж явал юу л юм зав байсан байхгүй тухайд чинь одоо л битээр бас жижигхэн бизнес эхлүүлсэн байгаа. Тэгээд дээрэс нь бага ангийн хүүхэдтэй ээж байгаа гэд ер нь бас айгүй завгүй жирэмсэлж байгаа. Гүүгээл агаагүй. Тэгэхээр нөө өмнөх жирэмсэлт дээр бас бэлтгэлээ шууд зогсоосон учраас харьцангуй бас арай өөр байсан байна. Тэгвэл одоо илүү ачаалттай болсон байна шүү дээ. Тийм илүү ачаалттай байгаа. Ер нь л яг бэлтгэл хийж байгаа хэвчээд бол одоо жирэмсэн хугацаанд бэлтгэл хийж бол болохгүй л дээ. Тэгээд тэр чөтгөр яг олон улсад байгаа кроссфитийн зарим тамирч ч юм уу гүүгч ч юм уу хийж байгаа ганцтай тохиолдлууд харагддаг. Тэр зүйтэй эмчин завраар ч юм уу одоо би бодохдоо манайхан танаас гэл ярьдаг шүү дээ. Ямар ч тийм юмгүй тэгээд байж ахтаа л хийж болдог ах гэж ядаад байгаа. Гэхдээ олон жил тамирч явцсан эмэгтэйчүүд илүү одоо танаас төрдөг ч юм уу мамлж ингээд чангаралтай байдаг гэж нэг одоо бид нар ч ингээд хоорондоо ярьж байгаа шүү дээ. Чи яасан би яасан гэж тамирчид болцгаараа тэгдэг юм шиг байна лээ. Тэгэхээр сүүлийн үед жирэмсэн байх үедээ бэлтгэл хийх, хүнд жим өргөх үзэгдэл бол баг химийн юм шиг болчихсон. Нөгөө талдаа энэ баг тренд юм шиг бас харагдах гэдэг. Тийм ээ, өөрөөр хэлэх юм бол хөвлөдөө одоо урагтаа мөртлөө спортоор үргэлжлүүлэн хичээлж байна гэдгийгээ олон нийтэд харуулахын тулд бас зарим талдаа хитэдэд баг шиг таавал яг мэргэжлийн тамирчин байсан хүний үед мөн дээрээс нь хөндийн үргэлтийн дэлхийн аваргын хошоо мөнгө хүрэл медальтай дэлхийн цомын аваргатай ийм тамирчин хүний хувьд юу н энийг яг эрүүл мэнд талаас нь бие физиологийн талаас нь юу гэж харах вэ? Өндөр ачаалал авч байгаа хүн яг тэр ачааллаараа бэлтгэл хийнэ гэж бол байхгүй л дээ. Жишээ нь би 100 кг өргөдөг байлаа гэж бодоход ер нь л 30 кг 35 40 кг маань бол болох байх гэж бодоод байгаа. Тэгээд эмчин окейгээд болоод өөртөө ингээд аюулгүй асуудалгүй болоо яваад ахыг бол окей шүү дээ. Тэр чинь хөдөлгөөнтэй байж байгаа. Миний хувьд гэх юм бол би өөрөө айгүй өндөр бэлтгэл хийдэг байсан. Тэгэнгүүтээ арай гэж жирэмсэн болоод ингээд сайхан амарч явах хүнтэй одоо чинь төмөр өрхий тэр ачаалт ингээд ардахыг хүсдэггүй. Зүгээр ингээд аль болох амарч агаад тэр өвтлээ нүдвэж нүдэлж хаад гэдэг шиг тийм байжсэн жирэмсэн болсон. Тэгэхээр өргөх одоо тийм төрлийн хүн биш аа. Тэгээд дээрэс нь надад бас жоох аюултай санагдаад байдгийн. Тэр чинь тодорхой хэмжээний төлөлтүүд өгч байгаа шүү дээ. Тийм ер нь бол булчингууд чангарч байгаа. Тэгээ яг миний хувьд гэх юм бол жоох аюултай санагдаад байдаг болохоор тийм зүйл хийхгүй. Мэдээч эмчнэр нь зөвлөөд окей болно гэд тэгээд зөндөө тийм хүмүүсүүд байгаа. Төрж байгаа ээж нар маань байгаа. Тэгээд эмчнэртэйгээ яриад зөвцүүлээд болдог. Байх хүүхдэн ч 90 сар бол төрдөг байлаа гэж байгаа гэж. Одоо зодог тайлад тэр хугацаа өнгөрч байгаа аль бисар зарлаад. Одоо энэ чинь 4 сар гарцсан тий. За жил 4 сар болж байгаа юм байна. Тэр зодог тайлснаас хойш огт бэлтгэл хийгээгүй юу? Ер нь хийгээгүй. Бидэд бас хит хитэн хүмүүстэй бол заагаад тэгжсэн яг мэрэгжлийн өндөр түвшинд байсан тамирчид сонирхогчд гэхээсээ илүү яг өндөр түвшинд байсан тамирчид зодог тайлгараа нэг жоохон спортоос ингээд жоохон алдах гэдэг юм шиг санагдсан. Хашрал гэж ярьдаг байхгүй тамирчид заланд очморгүй санагдаал. Тэгээл нөгөө асар олон жилийн бэртэл гэмтэлч гэдэг юм уу тэгээд бас нэг айдас ч гэдэг юм уу тэгээд темптэй бэлтгэл ядралт тэгэл тийм ядралт тэгээд аргыг залсалжсэн тэнд ингээл асар олон жил мэдээж тисэж ингээд удаах зэн миний хувьд гэх юм бол 18 жилийн дөрвсөн тэрнээсээ яг жирэмсэн байсан төрүүлээд амарсан хугацааны жилэл байсан надаа. Тэрний өмнө би нэг 8 сар завсралж байсан. Тэгээд жил 8 сар гэхээр 16 жил гарan яг тасралтгүй бэлтгэл хийсэн байгаа байхгүй. Тэгэж яг ингээд жоохон хүн дээрнгүүд одоо өнөө маргашгүй буцаал очмоор ингээд санагддгүй мөлий гээл жоохон бай. Одоо яг ингээд нэр өргөгчөн гайдаа гэдэг ч юм уу юм сэтгэл зүйн хувьд ингээд арай өөрөөр хардаг болж малаа заланд очмоор ч юм санагдаад ч юм уу тий. Эсвэл өргөж байгаа хүний бичлэг үзгээр яг анх зодог тайлсныхаа дараа яа хийж яадаг даа өмнөөс нь ядраад байгаа юм шиг санагдаад нэг жоохон ингэдэг байсан бол одоо нөгөө буцаагаад гоёын ингээ бодож эхэлдэг ч юм уу ингээ тархич дээр сэтгэл зүйч тэр бич тэр яг амарсан юм шиг санагдаж байгаа.
Зөөдөл ч юм уу тэгээд бас. Тэр нөө бэлэн болохоор санахаараа буцаж ер нь бэлтгэлийн зааланда очих юм шүү дээ тийм ээ. Тийм яг хөө мэрэгжлийн тамирчин байхаас илүү зүгээр одоо бол өөрөө хүсвэл очиж одоо хөдөлдөг ч юм уу те харин хөдөлдөг тийм болох ах. Гэтэ миний ойрын зорилго одоо олоогтал залуу байгаа дээрээ гэдэг олон хөгттэй болохоор тэр дондор ингээ хаяа бодож байгаа байхгүй за ингээд төрөөд бэлтгэлтэй ороод өнөдрөө хаяа нэг хөдлөөд өнөдр гэдэг юмгууд за олон нийлх хөгттэй байхаар амжихгүй юм шиг байна да гэ одооноос өөрөө тэгж бодод. Тэгэхээр ээж хүний үүргийг ер нь хэдэн жил тууштай гүйцэтгэг нэ гэсэн зорилго тавиад ингээд сайхан бас хэсэг амралтын юм хугацаатай байна. Тэгээ магадгүй яг уу дасгалжуулагчаар ажиллах ч юм уу тийм санал ирж байна уу? Өөрийнх нь багш одоо хосоо багш нь бас магад мэдээж энэ мундаг шавийнхаа үргэлжлэлийг бас дараачийн залуу тамирчдад өглөөлөхийг хүсэж байгаа. Энэ төлөлийн ер нь яриаг өрөөд хайдын донд болсон уу? Багш болно гэдэг бол тамирчин байхаас хэцүү. Тэрнээс бүр хэд дахин хүнд бид нар аль тамирчин байхад өөрийнхөө төлөө санаа тавьж байгаа байхгүй юу. За миний бэлтгэл юу вэ? Би өнөөдөр юу хэлээ? Одоо би юу гэдэг вэ? Маргааш би яах вэ? Би сэтгэл санаагаа энэ зүйлд яг дандаа би тэмцээнд явах гэж байгаа бол за би энэ тэмцээнд гэдэг дандаа би өөрийгөө л бодож багш болсны дараа гэх юм бол надаас шалтгааллахгүй амар олон хүчин зүйлсэд санаа зовж байгаа хгүй. Жишээ нь одоо чинь нэг тамирчин маань ар гэрн асуудалтай байлаа гэхэд оролцож чадахгүй нэ тэр нь ингээ шаналдаг ч юм уу те ингээ дэм болж чадахгүй нээс. За энийг нэг амьдралд нь өргөж хийсэн, энийг нэг тэгж хийсэн гэд асар олон зүйл шанална. Дээрээс нь бид нар бол бэлтгэлээгээ л гараа авчиж байгаа. Заалнаас те. Эсвэл ингээ бэлтгэлээгээ л өөрөөсөө амархыг байж. Тэгэхээр багш хүний нуруунд дээр бол асар олон хүний амьдрал явж идэг. Өглөө заал одоо яг 70-30-д орой 9 мөс хүртэл заримдаа ингээл заална байж идэг. Тэгээд юусоо ямар ч цаг наргүй болно. Багш намайг болохоос үгүй 2 жилийн өмнө одоо чи аавл гэдээсээ ер нь чи өргөжлүүлээд ингээд аав шүү яав шүү би үгүй ахшаалгийн яваадсан. Тэгээд тэр бол зааланд очихыг ингээ хүсэхгүй байсан гэдэг байгаа шүү. Тэрнтэй маань ч гэсэн бас холбоотой. Шууд заалнаас гарангуудаа дахиад өргөжлүүлээ зааланд байх надад тийм хэлч юм уу тийм байхгүйсэн. Тэгээ одоо манай багийн миний бас хамгийн сайн найз анажин маань үндэсний шишээгийн дасгалжуулагч болоод одоо Март гээд 2 дасгалжуулагч нийлээд залуу үеийг солиодаад одоо шишээгээ өдөртөө дахлаад явж байгаа. Багш маань болохоор зөвлөх багш гээд ингээ явж байгаа. 10 настайгаас хөндөй үргэлтийн спортоор хичээлсэн байна тий. Тэгээд яг дунд нь завсар авсан энэ хугацаатайгаа нийлээд ингээр нэг 19 жил яг энэ спорттой амьдралаа холбоод өнөөдрийг хүрчээ. Анх энэ хөндөй үргэлтийн спорт руу ороход ер нь юу нөлөөлсөн бэ? Тухайн үед одоо эмэгтэй хөлт хөндөй үргэлтийн спорт руу ороход тухайн үеийн хөгжил, хүмүүсийн хандлага гэд бас одоогийнхоос харьцангуй өөрөөсөн бах. Хин нэгэн одоо мөс зүсгч ч юм уу амжилтанд хүрсэн хүн хүмүүсийн одоо үзэл бодлыг өөрчилдөг бол тухайн үед бол төдийлөн бас Монголд эмэгтэй хөндөй үргэлтийн тамирчин байгаагүй энэ үед ингэж тууштай явахт нь юу нөлөөлсөн гэдэг юм бэ? За хүнийг нэг хүн яг дуртай юм хийхээр юм татдаг ч вэ энэ жишээг ингэж тайлбарладаг болохгүй өөрөө сайн тайлбарлаж чаддаг. Сөүлгээ хөөхөлтэй ингэ найдаг ч тийм үзнэ та тэрэн дээр нэг төгөлдрөөрөө ингэ тоглоо явж ангууд орчлонгоос ингэ тасраа гараа авчдаг ч нэг юм өөр ертөнцөд ингэ очиждаг ч. Тэг хүн болгонд яг нэг ингэ хүсэж байгаа зүйлээ ч юм уу дуртай зүйлээ ч юм уу хийхэд яг нэг мэдэрдэг тийм мэдрэмж байдаг ш. Чин нөгөө кинон дээр хар хон дээр тэгдэг ш. Би төгсдөг үлтрийг мэдэрсэн гээд яг нэг тэр мэдрэмжийг авцсан энэ л яг муу юм байна гэж бодсон болохоор яг айгүй олон жил ингээд тооштой өөр зүйлээс ингээд авч чадахгүй мэдрэмж аваад ш. Тэгээ тийм болохоор энэ олон жил тооштой хичээлсэн. За анх ойл хичээлж эхэлж хахад 114 дугаар сургууль Цэрнэмгээ багш дээр анхныхаа яг техник заалгажсэн тэндээ 2 сар хэртэй яваад ээж аав хоёр намайг нэлээд харсан. Тэгээд эмэгтэй хөхөд ингэж болохгүй юу хүнд юм яриад байгаа маа ингээд тэг яг уг нь л ээж маань мэдээлэлтэй манай одоо ээжийн талын хамаатан нагаа зах нь одоо нагаа зөвхөргөн ахын гэх юм олимпиад оролцож исэн хүнд өргөлтийн тамирч байсан байлаа. Тэгсэн ч гэсэн нөгөө эмэгтэй хөхөд
юу яриад байгаа ингээд тэгж хүлээж авчихсан. Дараа нь болохоор нөгөө аавч ерөөсөө нууцаар яваад гэсэн чи ээж хатасны бодол дээр зогсчихсан чи танайх аяга хөрхөр гэж байгаа гэсэн гээд тэгсэн сайжлаа. Тэгээд за энэ нөхдөд өөөсө хүсээд байгаа юм байна. Эхлээд бол яг хаа ингээд жоохон хорж үзэж жагаад тэгээ нэг сар 2 сар эртээ за ингээд болохгүй юм байна. Хүсээд байгаа юм байна гэд намайг спортын даартан дээр авчирч өгчээсэн. Тэгээл яг тэр цагаас хойш аавч яриулаад ингээ яг асуултаа тангуулж байгаа юм чинь. Сургууль дээр хэр удаа хичээлсний дараагаар яг спортын төв орсон. Сургууль дээр нэг 2 сар хэртэй болсон. Тэгээ спортын төв орсон дээр яг миний үндсэн яг техникийг ингээ төвлөржүүлж ингээ заасан багш маань л чулуун бүрүү багш маань байдаг. Тэгээд цэрний багштайгаа анх одоо хүн төрөлтийн голтой танилцаад дараа нь чулуун бүрүү багштайгаа бас ганц их багштайгаа ингээд олон тэмцээн оролдонд гэж явж харилцаж ирсэн. Сүүлийн 10 гаруй жил 14 жил болсон байна. Ямар хурд юм бэ? Одоо хасаар багштайгаа хамт байж байгаа. Хасаа багштайгаа 14 жил. Тэрнээс өмнөх багштар нь сургуулийн багш нар болон спортын төв шгшаагийн тусгай жолоогч. Одоо талаач ганц их багш маань, чулуун бүрүү багш маань бүгдээ шгшаагийн багш нар байсан. Тэгэл ингээд салгидаад явах үедээ ингээд байжсэн. Бас баярмаа хичээсээ их хөлгөр дурайл авдаг тийм байсан. Хүний өргөлд эмэгтэй хүнд бас их хэцүү спорт гэж ярьдаг. Дээрээс нь бас яг одоо гендрийн тухайд ярих юм бол эмэгтэй тамирчид илүү зөөхөн эрчүүд илүү олон байдаг ч юм уу тийм Монголын нөхцөлд ярьж шүү дээ. Ийм байна. Тэгэхээр дунд нь шантрах ч юм уу ер нь болий гэсэн бодол төрж ирсэн. Мөн дээрээс нь одоо талбай дээр гараад яг өөрийгөө хамгийн төгсөөр мэдэрдэг учраас энэ спортод дурлсан гэж ярьж ирсэн. Ер нь яг ямар мэдрэмж төрдөг юм бэ? Одоо тэр хамгийн төгс төгөлдөр бөгөөд хамгийн тэр хүнд хэцүү хоёр тэр төлөлийг бидэнд хэлж өгөөч. За хэцүү байсан хэлбэр. Одоо яг өөрийгөө дуртай зүйлийг хийж байгаа энэ бид нарыг ингээд төсөр насны хүүхдүүдэд ингээд танилцах ч юм уу уулзах ч юм уу хийх зорилгоор 10 жилийн сургуулиуд дээр хаяачдаг байхгүй. Олимпиаранаас ч юм уу эсвэл бидний спортын газраас ч юм уу зохион байгуулад 10 жилийн хүүхдүүдтэй уулзалт хийдин. Тэгээд тэд нар дээр хүүхдүүдэд би танаа яг тэгзэгдэг байхгүй. Яг өөрийнхөө хүсэж байгаа тэр зүйлийг ингээд хийж байгаа цагт хүн ингээд шантрах гэдэг юм мэдэхгүйгээр ингээд зүтгэдэг. Тэрэнд өртөхгүйгээр өртсөн ч гэсэн яа цаа ингээл өнгөрөн штэ ч гэдэг юм уу тий цаг хугацааны дараа одоо амар хэцүү санаж байгаа зүйл цаг хугацааны дараа ингээд гайгүй болчихсон гэдгийг ойлгодог ч гэдэг юм зүгээр л одоо энэ хэрэгтэй мэрэгжилж гэдэг юм уу эсвэл за энэгээр нэг яваад үзсэн ч яах вэ гэж одоо явж байгаа хүн бараг зүгээр амьдарч байгаа шантралч юм шиг тий өдөр алга ажил дээр ч байгаа нэг шантрах юм шиг бараг тийм байдаг юм шиг надад санагдаад байдаг. Тэгээд одоо энэ олон жилийн хугацаанд зөндөө олон гэмтэл бэртэл зөндөө олон асуудлууд ингээ өссөн ч гэсэн яг за одоо болчих гэдэг юм уу тэгэж юусоо бодож үзээгүй надад амар том зорилго нэгдүгürt байгаадсан. Хоёрдугаар гэх юм бол тэг шантарсан ч гэсэн ингээ дуртай хийх зүйлээ дуусгаагүй ингээ байсан. Одоо ингэж дууралж ирсэн болохоор одоо энэ их зовлон биш юм шиг ингээд санагддаг байсан даа. За хамгийн гоё үед бол яг хүний одоо хүн болгон мэдэрдэг тийм хамгийн гоё мөчүүдээ нэг ингээ өөрөөрөө бахархах байдаг штэ. Хүн болгонд нэг ажлын ард гаргахад хүртэл жижигхэн бахархан тий хийж чадахгүй байсан зүйлээ ингээд жижигхэн оролдоод хийчих хүртэл өөрөөрөө бахархан. Яг спортоос авч байгаа тамирчдын авч байгаа мэдрэмж хүрн тэр юм шиг надад санагдсан. Тэгэл яг олоолсын тэмцээн дээр очиад хяаргын тэмцээн дээр очиад дэлхийн аврах болоод төрөнд бол гიშгэлүүлнэ гэдэг миний яг спортоос авч ирсэн хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг байгаа байхгүй. Тэгтэл ингээд төрөнд бол ингээд явж хахад яг хүн гинт тэр хүүхэн тэр агшин ингээл их орон илгэн саатан биш яг тухайн үед төрийн талбайгаа хараад төрийн таллаа сонсохоор энийг хишгэлүүлж байгаа нь би гэж бодох амар гоё юм байна. Өөрөөрөө бахархах тийм тэр хүүхэн тэр агшинд ингээд орж ирж байгаа ингээд тэгэл яг нэг манай одоо тэмцээнүүд лайваар явдаг байхгүй юу. Тэгэнгүүт амар их монголчууд тэр тэмцээнийг ингээд үзчихсэн. Тэр тэмцээний лайв бүр ингээд зэрчгтэй ингээд монголчууд ирсэн байсан. Тэгэл
яг ингээд тэрднэр мэднэр хүртэл ингээ өөрөөрөө бахархаж байгаа хүмүүс ингээ намайг ингээ хайрлаж агаад энэ удаан хугацаанд ингээ хичээсэн юм нь өршин мэдрээ өөрөөрөө яг бахархаж байгаа тэр моментууд их гоё. Тэгээд яг тамирчид яг тэр зүйлийн төлөө ингэж шундаг байх. Тэрийг мэдрэх гэж ингэж шундаг байх гэж бац. Яг нь мэдээж их орон бол бодогдсон шүү дээ. Ингээм Монгол гэж зарлуулж байгаа юм чинь тэр тэмцээндээ муу орохыг хүсэхгүй шүү дээ. Би жоохон бахад ерөөсөд гадагшаа тэмцээнд явбал зэрэг би ингээ ах цэцэг ч юм уу байха болчих жоохгүй. Бид нэр ч гэсэн яг за хитэн амирч байлаа гэж бодоход жингээр нь шууд одоо тавьчихдаг 48 хятад тэтий хятад нэтэд гэдэг ч юм уу. Тэгээд тавьчихдаг байхгүй. Тэгэл тэгэнгүүт тэг хоёр олимпиад хөөхөд жисэн нэг нь Нанжины олимпиад 4-р хайранд ороод огцмаараа өгн хоёрт явж байгаа. Тэгээд Малтраа 4-р хайранд орж исэн. Хөрлөөс Малтраа дараа нь Риогийн олимпиадаас тэгжсэн. Тэгээд надад яг нөгөө олимпиадаас хинч намайг танихгүй шүү дээ. Ер нь л тэнд чинь хэдэн мянган хүн байгаа тий. Тэгэнгүүт яагаад ч энэ азгүй Монгол гэж байгаа юм шиг санагдаад хүмүүс тэгж харж байгаа юм шиг. Би өөртөө яагаад гэвэл ямар азгүй байга бодсон байгаа байхгүй тохоо үед тэр чад 16 талаатай л байсан баг. Тэгэнгүүт ингээ хажуугаар гарч байгаа хүмүүсээс ингээ хичээд нөгөө азгүй Монгол явж ийн гэдэг хичээд байгаа. Медалаасаа малтарсан гэх тийм ээ. Тийм тэгж авч тэгтэл тэнд намайг хинч тоож харахгүй шахвал байгаа шүү дээ. Зөвхөн одоо чинь яг манай тэмцээний менежинг оролцож байгаа улсын дасгалжуулагчид тамирчид нь л мэднэ үү гэхээс эсвэл тэр тэмцээнийг одоо очиод үзсэн байсан хүмүүс ч юм уу тий. Тэгжэл одоо тэгж үзсэн ч гэсэн тааралтай гадаад тааралтай зөвхөн танихгүй шүү дээ. Ер нь бол яг уушиг мандаа гэдэг шиг тэгэнгүүт ингээд тэгэж санагдчихсан. Дараа нь болохоор энэ одоо чинь менежингийн 75-ын 76-гийн Монгол явж байна, энийг Монгол явж байна гэд тэгж байгаа юм шиг ингээд санагдчихсан. Яг тэр цаг үед нөгөө эх орныхоо нэрийг хичээх хэрэгтэй. Яг Монгол гэдэг болчаад ингээд хамгийн муу ч юм уу зүгээр өргөж чадна гэдэг гоё хамгийн муу байх болох гэхгүй асуудалгүй тэр тэмцээнд ороод зүгээр дараагийн тэмцээнүүдэд ингээд илүү сайжруулад илүү ахиулаад явж байвал энэ бол амжилт. Одоо үнэхээр гайгүй байх хэмжээнд байж ийснэ ингээд яг тэр тэмцээн дээр тэгж зовж чичээд ингээ муу байчих юмсан гэж хичээдэг байсан. Тэгэхээр тэр нөгөө сэтгэл зүй ачаал бол бас маш их ачаал болдог байх тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол одоо биеийн хүчний дасгал сургуульд өндөр бэлтгэлээс гадна сэтгэл зүйгээ доктортой байлгана гэдэг бол хүнээс асар их энергийг бас зарцуулах байхаа. Энийг юу нь яаж зохицуулдаг байсан бэ? Одоо бол яг спортын сэтгэл зүйчдийн холбоо энэ тэрэгэл маш сайн ер нь хөгжиж юм тийм ээ. Тухайн үед бол одоо яг л тасалжуулагчтайгаа ойлгохнаа л явах уу? Тийм тэгэл багштайгаа ойлгохнаа л яг нь тэгэл багш маань ер нь бүх юм болно шүү дээ. Сэтгэл зүйч болно, тоогооч болно. Тэгэл ихэнхдээ ойлгохнаа яг багаараа олол явж байгаа тэмцээнүүд байх юм бол маань нөгөөд хоолндоо ингээл төрүүлж орснууд нь эхлээл ингээл бид нар сэгэж нэрлдэг байсан хэрэг. Багжингийнхныхаа шивгчин гिचэн хөөргийн хамгийн түрүүнд ороод тэгээ шууд үйлчлэл эхэлчихэж байгаа юм чинь нэгний хажинг асуулах саунд авч орох чингэн үзүүлэх тэгээ нөгөө нэг бэлтгэл дээр нь дискийг хөсөрч өгөх мөгч гэдэг юм те. Тэгээ явчихна. Тэрнээс ш багштайгаа ойлгохноо явж явах үед аль багш тэгээ сэтгэл зүйч юмж тоогооч гэл бүх юм болдог байсан. За сэтгэл зүй гэх юм бол манай спортын онцлог нь өөр. Манай спорт ч өөрөө багийн спорт биш бас яг нэг хүнтэй контактны спорт бас биш. Талааны спорт биш. Яг өөртөөгөө л төлнө. Одоо хизээч бэлтгэл дээр ч тэр дэвжэн дээр ч тэр хизээч миний өргөж чадахгүй жинтэнд байхгүй. Ингээд за энийг яах бол гэж бодсон жоохон эргэлзээ ороод ирэх юм бол ингээд тэр хөөс өргөж чадхаа болждаг. Тэнд бүр 100% тултлаа да нервээ ажиллуулна. Өртөө итгэн тэнд яг тэр цагта бүр ингээд хитэн зав төвлөрч чадчих өргөж чаддаг. Тэгэл ингээд жоохон таарахаа орж байгаа тэмцээн дээр тэнд хүмүүс шивнж яриад энд хөөхөд байлаа ч юм уу те. Ингээл хүмүүсийн шивнээр хүртэл сонсогдоод анхаарал төвлөрөл байхгүй байгаа тийм ээ. Сарнаад байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас би муу ороод байна шүү дээ те. Яг сайн орсон тэмцээн дээр бол багшаараас юм хэлж байгаа үгийг хүртэл дараа нь ингээд санахгүй. Тэнд амар чанга хөгжим яваал хүмүүс зорилтж явахад хүртэл тэр ингээд санахгүй сайн яасан бэ л гэв. Яг хүн ингээд хамгийн гоё оролтоо хүн дараа нь сандгүй шүү дээ. Хамгийн гоё болсон өргөлтөө
тэгж ингээ орчноос тасралт яриадсэн шүү дээ. Тэгж орчноосоо тасардаг. Дэвжин дээр яг ингээд яг дэвжээ рүү гараад ингээ явж байхад дэвжин дээр штанг төр хойлох наага юм шиг мэдрэмж төрдөг. Тэгэхээр тэр сэтгэл зүйн суулгатал олон жилийн туршлага хэрэгтэй байгаа. Олон жилийн туршлага хэрэгтэй. Олон жил бэлтгэл хийн. Тэгэл сэтгэл зүйтэй ажилланаас хойш маш олон зүйлүүд ингээд нүднээж өгч байгаа байхгүй. Тэгэнгүүт яг нөгөө л нэг штангаал өрөх гэж байгаа тий. Тэгэнгүүт тэмцээний нэрнүүд цалигдаа яваад идэх юм байна. Тэр өөрөөсөө анзаарч байгаагүй. Манай залцаагч манилж өгч. Тэмцээний нэр сэтгэл судлаач тийм ээ спортын. Тийм спортын сэтгэл судлаач. Олимп, дэлхийн авраг, Азийн авраг гэдэг юмгууд тэр хүмүүс нь хизээж солигддгүү. Яа тэгэхээр дэлхийн авраг байлаа ч гэсэн гинт нэг мундаг хүн гарч ирдэг байхгүй. Өсвөрөөс хойш бэлтгэгдэж байгаа. Өсвөрөөс хойш өсвөрийн дэлхийн авраг, өсвөрийн дэлхийн цом, өсвөрийн Азийн аврагта нэг чиндээ ингээл дээр дор орол орцгоож исэн. Дараа нь Азийн авраг тий залуучуу дараа насанд хүрчээд тэгээд ингээд ороод ойрын бараг 10 жилдээ бараг нэг хараа за энэ бараг муу байгаа юм байна да гэж өрсөлдөгч харж тамтлаа тэгэж нэг тэмцээнд орсон хүмүүс тэмцээнийх нь нэрнүү залгидаад яваад байдаг. Нэрээ тийм байна. Тийм байгаа. Ингэж бодохоор илүү хялбар амархан байгаа байхгүй. Олимп гээд бодоод яна гэж бодоод байжсэн чинь нөө өрсөлдөгч нь нөгөө нөрөөл л шүү дээ. Нөгөө Узбек нөгөө хятад шүү дээ. Гэт ингэ чингүүд арай ингээ өөр болчихж байгаа. Тэнгүүд яг сэтгэл зүйч бол хэрэгтэй байгаа. Тэгээд одоо яг хуу Монголд спортын сэтгэл судлалын хүрээлэн тэгээд ангаах ухаан ер нь аль бүх хоол зүй гэдэг ингээд орж ирээд тодорхой хэмжээнд хөгжөөд явж байгаагийн хувьд бас баяртай байгаа. Тэгээд нөгөө үеийн тамирчид тэгж ярьдаг байхгүй дараа үеийнхнаа та нар стадтай шүү юм дээр бэлэнгээд тэр шингээ би ч гэсэн ингээд одоо талхахаа алдаад бид нар ингээд дөнгөж одоо намайг болохоос нэг 3-4 жилийн өмнөөс ингээд жоох эрчимтэй орж ирээл ингээд ажиллаад ингээд хөгжиж эхэлжсэн бол дараагийн үеийн бүр гоё болж байгаа юм шиг санагдал. Та нар стадтай шүү гэж бодгаар байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ салбарын хөгжилд бас одоо тань шиг ийм өндөр амжилт гаргасан тамирчдын үр нөлөө бол маш чухал мэдээж сайн амжилт гаргаад байна гэдэг маань илүү сайн нөөц бөгөөд арт талд нь дэмжлэх хэрэгтэй юм а гэдгийг бүгдээрээ ойлгож иш бас дараагийн шин төвшөнд гарч ирж байгаа ах. Магадгүй одоо та өнөөдөр ийм амжилт үзүүлэхгүйсэн бол хүндийн өргөлт тэр ялангуяа эмэгтэй тамирчдад бас энэ хэмжээний анхаарлыг хандуулахгүй ч юм уу олон нийт төдийлэн сайн мэдэхгүй байх ч юм уу энэ бол спортын хөгжилд бол их чухал нөлөөтэй гэж бодож байна. Спортын яг юм манлай тамирчинтай байна гэдэг өөрөө одоо бусад хүмүүстэй ингэж өсвөрийнхөө ч юм уу манлайлж байдаг. Тэгээд намайг өргөөд ер нь ингээл амжилт гаргаж эхлэсэн ш. Айгүй бол охтууд шинээр ингэж орж ирсэн. Тэгээд надад санаж байгаа одоо тэрийг харах бас их гоё. Ингээд тий одоо үеийн таныг хараад өрөө гэж бодсон штэ нэ би тэгээд ингэсэн штэ би гэл тэгэнгүүт энэ нэг юм үний одоо Монголын хүн төрөлтэй спортод оруулж байгаа тодорхой хэмжээний хувь нэмэр юм байна. Би нөгөө анх 2008 онд жодогийн заланда бид нар орж ингээл хурд өндөр авдаг байсан байхгүй. Жодогийн зал чинь отооны байгаа шиг юм хүн ихтэй байгаагүй бид нар ингээл ороод гүйлт мүлтэй хийдэг хахад ер нь жоохон одоо юу гэдэг суллан цаашин ер нь хүн манайхаг бодволыг тэгтээ ер нь одоо байгаагаас бол хамаагүй сэрэг байсан. Тэгээд 8-12 оны Олимпиадын дараа хичээллэгчдийн тавалбар асар их нэмэгдэж байгаа хэрэг. Тэгэхээр яг манлайлагч байх нь спортод өөрөө. Тэгээд спорт өөрөө хөгжнө гэдэг чинь асар олон хүүхдүүдийг хоббитэй болгож байгаа. Тэгээд тэр хүүхдүүд хичээлж байгаа хүүхдүүд бүгдээрээ заавал олимпиадын авраг болохгүй ч гэсэн амьдралны юм ингээд цолгодог ч юм уу. Спортоор хичээлж байгаа өсвөр насны хүүхдүүд яг тамирчин болоод ингээд явж байгаа өсвөр насны хүүхдүүд сэтгэл готрол тэр нь жоохон баг хүртдэг. Тэгээд ер нь яг тамирчид бол юмыг ингээд хүлээж авч байгаа сэтгэл зүйн ч гэсэн шал өөр юмд хандж байгаа хандлага ч гэсэн өөр. Нэг хэсэг биеийн хүчний одоо төсвөр төвчээр хүч чадлыг бол огт үнэлэхгүй хэд цаашаа чинь гэхдээ бол бас нэг хэсэг бол жоохон орхигдуулсан шүү дээ. Одоо ингээд эргээд дэлхийн том шоунууд зохиогдож байна. Хүний биеийн төсвөр төвчээр биеар чадал хүч гэдэг зүйл дээрээс нь төгс бие бэлдэр гэдэг зүйл чи ямар сайхан юм бэ? Энэ бол эрүүл амьдралын хэвшил байх юм байна. Нөгөө талаасаа орчин үеийн
энэ стресстэй олон төрлийн одоо шинээр хүчин эмгээг үүсэж байгаа энэ цаг мөчид бол спорт бол бас хүнийг маш сайхан сэтгэл зүйн таашаалтай, сэтгэл өндөр юм байлгах амьдралын хэв маяг юм байна гэдгийг одоо бүгд хүлээн зөвшөөрөөд эргээд бас энэ бие бэлдартаа анхаарах, спортоор хичээллэх, спортод анхаарал хандуулах, ийшээ хөрөнгө зарах нь маш ингээ сайн болж байна л да. Энэ бол өөрөөр хэлэх юм бол бас нэг талдаа улсын хөгжилтэй хамааралтай болов гэж бодож байна. Одоо хүмүүс нь цалин орлого сайтай, амьдралын түвшин сайхан бол нийтээрээ эрүүл спортод их цаг зарцуулдаг, мөнгө зарцуулдаг гэдэг ч юм уу те. Энтэй ер нь юм параллельний явж байгааг ойлголт юм болов уу гэж харагдаж байна. Тэгэхээр юг одоогийн нөхцөл байдалд ер нь хүндийн үргэлтийн спортоор ер нь таны харж байгаагаар хөгжил Монгол улсад хэрвээ цаашлаад ер нь хэр олон хүүхдүүдийн спортоор хичээллэх ер нь боломж бололцоо байгаа гэж харж байна. Багш тасалжуулагч нарын хувьд бас хэр олон байдаг юм болоо. Мэдээж тусгаалжуулагч нар бол байгаа. Гэтэ одоо илүү их байдаг болмоор байна. Тэгээд нөгөө цалингийн асуудалтай Монголд боловсруучийн яг спортын багш нарын боловсруучийн жоохон дутуу байдаг юм шиг санагддаг. Манайх бас яг өртөө жоохон өнөртэй спортуудын нэг бааз байгуулахад айгүй өртөө өндөртэй. Тэрнээс их яг баазан бэлэн байж ивэл хүүхдүүд ирээд өргөхөд л асуудалгүй л дээ гайгүй шүү дээ. Ер нь готлаа аваад явандаа бүсээ аваад гэдэг шиг тэгэлж яхаа тэр нь болно. Тэрнээс их яг нөгөө нэг шинээр клуб байгуулъя гэж бодох юм бол ингээд штанг диск авч тавина, техник хэрэглэлүүд авч тавина. Тэгчээд хүнээд одно гэхээр одоо бааз барих өртгөн жоох өндөр. Тэрэндээ одоо Монголд одоогоор байгаа баазууд нөх юм бол Арангаан аймагт сая шинэ одоо бааз байгуулагдаж байна, клуб нэгдэж байна. Тэгээд Урангаан аймаг бас маш сайн оролцдог. Дархан уул аймаг, Орхон аймаг гэдэг аймагуудын хэмжээнд Хөвсгөл, Баянгор гэдэг ер нь их цөөхөн байгаа. Тэнгүүд тэр алганыг одоо жишээ нь улс ч юм уу холбоо ч юм уу ингээд ивент идэх боломж болцоо айгүй багууд байдаг шүү дээ манайд. Дахиад ингээд гэвэл одоо аймагуд нэг клуб байгуулъя гэхэнгүүд хитэн төгрөгийн зардал орхолыг штанг диск нь хэр олголыг. Тэгэхээр тэр аймагийнх нь улсын төсөв суугдах үгүй юу гэдэг бас жоохон асуудалтай. Тэрнээсээ болоод нөгөө нэг ажлын байр бага байгаа учраас боловсруучгүй хүүхдүүд маань ингээд за гэд арай ирээдүйдээ юм хийгээд энэ нийгэмд чинь тэхгүй бол бас болохгүй шүү дээ. Тэгээд явцгаачдаг юм шиг би тэгээ ер нь тэгж харсан. За шинээр хичээлж байгаа хүүхдүүд гэх юм бол манай амжилт гаргах хүүхдүүд одоо шинэ залуу үе маань зөндөө гарч ирж байгаа. Мундаг охтууд байгаа, хүүхдүүд ч байгаа. Зөндөө гарч чадаа жоохон хүлээгээрээ боломжтой бол дэмжээрээ. Спортын дэмжлэг гэдэг бол асар удаандаа үр дүнгээ өгдөг тийм зүйл байдаг. Тэгээд чиний юу гэдэг одоо манайх яг юм мөнгөний энэ бодлогоноос болоод ч юм уу сүүлийн 3-4 жил бид нэр хоол зүйч сэтгэл зүйчтэй ингээ ажилласан гэдэг чинь шүү дээ. Тэгээ харамсмаар нь одоо Олимпиас жилийн өмнө ч юм уу тий Олимпиас 1 жил ахсан өмнө гинт ингээл орж ирээл тий гинт ингээл бид нартай хоол зүйч сэтгэл зүйч нар маань ажиллал ингээд ирэнгүүт надад мэдрэгдсэн мэдрэмж нь болохоор бүр илүү өсвөр залуучуудаа 10 жил мэл ажиллаад өгөөч гэж хэлмээр санагдаж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг улсын төсөв нь одоо хүрдгүүч гэдэг юм уу. Тэгэнгүүт огтэн би ингээл сая Парис Олимпиад орох гэж байхад 17 жил өргөцсөн 17 жил өөрийнхөө ингээ учрыг олоод хөгшмөр өөрийгөө сайн гэдэг шиг баг боллоо өөрийгөө ойлгодог болоод ингээ явж байгаа штэ. Тэгэнгүүт ингээл сүүлийн яг хэрхэн авлаа гингүүд нь жилийн дотор ингээл гэнт өөр хүмүүс тийм өөр хүмүүс орж ирэл ингээд ингэх нь яг мэдээж зөндөө олон талаараа тусалсан нэмэртэй алсан хоол зүйч нар маань ингээд жин хасгыг хүртэл ингээд өөрчилж өгсөн ч гэдэм үү тийм ингээд асар олон зүйлийг ингээд таньж мэдэж гэсэн энэ хугацаа арай эрт байх байсан санагдаж байгаа хгүй. Ядаж Олимпийн 4 жилийнхаа цикл. Тэнгүүд манай одоо Олимпийн жилийн төсөв яаж тавигддаг вэ гэхээр Олимпийн жил нь л өндөр тавигддаг. Тэгэхээр чин тэр хугацаанд эрхээ авч бэлтгэл хийж эрхээ аавна гэдэг чинь дахиад өмнөх 3 жилийнх нь асуудал юм байгаа байхгүй. Тэгэнгүүт эрхээ авахын тулд чинь сайн байх хэрэгтэй. Сайн байхын тулд эднэрийг ингэж ашиглах хэрэгтэй. Тэгэхээр жил бол бас тасан зохицоход их бага хугацаа. Тийм тамирчин хүнд бол тэр олон жил ингээд 16-7 дахь хүүхдүүдийн хувьд бол
байж болно шүү дээ. Яачлал солиод ингээд явж бас болж байгаа байхгүй. Тэр чинь тэгээд угаасаа за 20 хүртлээ гэдэг ингэж ил ингээд тасан зогсож байна. Тэгтэл чин бид нар яг жин хасалтыг асар олон жил яг нэг чингээр ингээ хасаад тэгээд жилийн өмнө ингээ бидний ингээ дадсан зүйлүүдийг солино гэдэг нь өөрөө амар том эрсдэл болчихж байгаа байхгүй бас нэг талаараа. Бас нэг тийм сул тал байна тийм ээ. Яг нөгөө талдаа сайжрах юм шиг боловч жилийн хугацаа болон өндөр бэлтгэлтэй байдаг, өндөр формтой байдаг тамирчдын хувьд бол тасан зохицоход их бага хугацаа юм а. Тэдгээр өөрчлөлтүүдэд 100% нийцхийн тулд бас нэлээд их хэрэг зарцуулах шаардлага байна. Тэр яг бодлогын хэмжээнд бариад өсвөрийн шгшээ баг гэж бариад тэндээсээ ахуулаад ингээд одоо ажиллаад ингээд явах юм бол урт хугацааны асар удаан хугацааны дата гарна гэдэг чинь тэг хүн Монгол хүндийн өргөлтийн тамирчны одоо онцлог нь энэ юм байна гэдэг ийм. Гэтэ яг манай одоо багш нар маань гэх юм уу сэтгэл зүйч, аал зүйч, гэмтлэмч нар маань нийлээд одоо холбоо байгуулад нийлээд ер нь спортын холбоотуудтай бас өөрсдөө давхар ингээд ажиллаад эхэлж байгаа. Тэр ажилтнаас бас амжилт үзье. Таны амжилтын ард хамгийн их нөлөө үзүүлсэн хүнийг нэрлэж хэвэл та хайныг нэрлэх үү? Ямар хутга асуулт гэхгүй юу? За ингээ үе шаттайгаар ингээ ярмаар байхгүй. Яг өсвөрийн жоохон тамирчин байхад л аав ээж хоёр маань ингээ лууггүй намайг ингэж зөөж тийм зорилтонд явхад одоо цэлэнгийн зээл аваад явуулж өгч өгдөг гэсэн. Тэр аав ээж чинь цэргийн хоёлаа тэнгууд төсийн хоёр байгуулгын хоёр хүн чинь бас хүнд байсан байгаа даахгүй намайг жоохон 2007-8 9 оны үеүүдэд тэгээд дөрөв жоохон хөлттэй залуу гэр бэл тэгээд аав хоёрын маань тэр тавьж өгсөн ингэж зүтгэсэн суур байгаагүй болтой айл нэг нь ингээл за хүүхдээ одоо охин ингээ болохгүй байна одоо энэ жилдээ өнжиж гэдэг юм уу те ингээд гэдэг байсан бол магадгүй ингээ байж ахгүй байх байсан баг тэгээд яг тэр өсвөр насны суурийг маш сайн тавьж өгсөн дараа нь ч гэсэн хүүгээ ер нь аав хоёроо харуулдаг байсан их цаг хугацаанд тэгээд аав хоёр маань л яг хамгийн одоо анхны суурийг ингээд сайн тавьж өгсөн. За дараа нь багш маань л яг ингээд хамгийн чухал үедэд ингэж ойлгож дэмжиж яг юм одоо сэтгэл зүйч шиг заримдаа найз шиг заримдаа ингээд нэг шүүхийн тогтоол уншдаг яллагчдаг шиг болж байгаа байхгүй. Чи өчтөр шин хаанаас бэ гэж хайчаачгүй гэж барыг тэр шиг юм болж байгаа байхгүй. Чи амрааг байна чи унцсан уу чи яг байрандаа байсан уу гэл ингээл цагдаа л ингээл хэлдэг. Тэгэл яг тэр өсвөр насны үеуд яг нөгөө тамирчин болох гол нэг ингээл гүчгээл нэг хараа 8-тэй үе юм уу ч юм уу те. Яг тэр үеүүдэд бол багшийн ингээд барьсан багшийн зөвлөсөн гэсэн бусад хүмүүс ч гэсэн тэгтээ. Одоо манай багийнхаа найзууд гэдэг багшид юм хэлэх болонгод жаач хэлчих чинь хамгийн сайн ойлголцдог гэдэг. Манай сэтгэл зүйч тэгсэн тийжсэн та хоёрын амжилтын хамгийн чухал юм та хоёр би нэг барин харцаараа ойлгодог юм байна ойлголцдог юм байна. Багшид нэг юм хэлэх болоод л жоохон шинэ хөдөлгөх юм хэлмээр байна штэ. Тэгэл ээж аавда жоохон бахта хэлдэг байсан гэдэг шиг тийм ингээ хэлмээр ингээл болонгод харна ш тэгэхээр өнөөдөр ш байна. Маргааш л гэж юм. Тэгэл яг харж байгаа тэгтлээ би энийг ингэж мэдэрч хамт байсан. 14 жил хамттай байсан. Миний амьдралын хамгийн урт хугацааг хамт өнгөрүүлсэн багштай ирсэн. Амьдралынхаа туршид ээж автаагаа яг багштай байсан шиг хугацаанд хамт байгаагүй, төгөртөгөж байгаагүй, хүүхдтэйгэж байгаагүй. Яг хамгийн урт хугацааг ингээм хамт өнгөрүүлсэн бол миний багштай амжилтын маань бас хамгийн чухал За одоо хамгийн сүүлд нь одоо би нөхөртөөгөө суугаад одоо танилцаад 10 жил танилцаад 10 жил тэгээ үерхэд 9 жил хамт амьдраад 8 жил гэдэг байна шин болж байна. Тэгээд 8 бараг 9 жил юм уу хүн маань 8 урж байгаа гэхээр за тэгээд тамирчин эмэгтэй одоо ихнэр гэж юусоо айгу хэцүү ажил үлээ. Тэгээ аргэр ингэж мингэн гэл ингэнгүүт манай нөхөр болохоор ерөөсөө чи бэлтгэлээ л хийдэг гэсэн. Амар олон жил намайг ингээл
яаж кэрлж болохоор тэгэл битээр Дарамын театрт ажилладаг байсан. Театраас хоёлаа чөлөөний бичээлэл гоогаал тэмцээнд их явна, бэлтгэл их гарна. Тэгэл за харин хамт явъя. За ингэж тийгээл ер нь бүх юмыг аюул сайн ойлгож ингэж дэмждэг гэсэн. За чи хамарч гэх юм уу те. Тэгэл битээр яаж ойлголцдог байснаа бас хүмүүст ингээд ойлгуулахын тулд энийг ярьдаг байхгүй би бас ярих дуртай. Нэг ч удаа би нэгэ чулаа авчаач гэж хэлж үзээгүй. Одоо ийм ажилтай байсан ч тийм хүүхдийн төрс өдрөөрч тэр хүүхдийн нэг насныхан төрс өдөр дээр би байгаагүй. Тэмцээнд явцсан байсан. Тэгээд ажил явдлаар гэрт одоо нөхрийн маань одоо яг төрсийг чинь бурхан болж байгаа би ажил явдалд нь оролцож чадаагүй олимп болох гээд бас байрлаж исэн бэлтгэл гарсан байсан тий. Тэгэхэд ч намайг чулаа авчих гэж байгаагүй. За чи харин очиж юу чи одоо үсэ тэмцээнд төрсөн юм чи яхах юм гэд ингээд тэгэнгүүт ингээд бусад яг жижиг асуудал ингээд битүүр юм байгаа шүү дээ. Залуу ингээд хосоод юм чинь тэгэнгүүт тэр бүх цаг хугацаануудад ингээд намайг тэгэж хайрлж ингэж найдагдаг байсан болохоор ингэ сүүлийн хэдэн жилийн маань одоо ар гэртээ ямар санаа зовх надад зүйл байхгүй ч гэдэм үү тэмцээнд явахдаа яа нэг гэрт яаж байгаа л ч гэдэм хүүхд яаж байгаа бол гэж санаа зовх юм байхгүй. За гэр орон гэж бод зүгээр л ингээл гэр оронгүй юм шиг дээ. Нөөлний 17 8 те ингээд гүйжсэн тэр хിവэрээ юм сэтгэл зүйтэй дандаа оролцож байгаа байхгүй. Тэгээд одоо тэр үеүүдтэй бол яг нам би угаасаа тамирчин байсан юм чинь ингээ ёстой юм шиг санагддаг байсан баг. Тэгэл одоо бодоод ингэнгүүт эмэгтэй хүнийг карьерийн хувьд ингээд өргөжлүүлээд карьерийнхаа хувьд ингээд өсөж дэвжих боломжтой болгодог хүн нь ойлгодог нөхөр юм байна. Дэмждэг ингээд нөхөр юм байна. Тэгээд юу ч байсан окей чи оролцоо чи яваа чи тгий ингээд эзэж өөрийгөө бодож байгаагүй ч гэдэм юм те. Тэгээд сүүлийн хэдэн жилийн маань миний амьдралын хамгийн чухал амжилтын маань хамгийн чухал миний байгаа бас баярлалаа хайртай шүү одоо үзэж байгаа хаа. Тэмцээнд яг захын мушигдсан сандраал зогсож идэг штэ тий. Багийнх нь нэг гишүүн болчихсон, бэлтгэл хангагч нарын нэг нь болчихсон ингээд зогсож идэг. Тэгэлгүй яхав ер нь бэлтгэлтэй үед ар амьдрал руу санаа зовох тэр анхаарал өвлөхгүй байна гэдэг бол ерөөсөө л амжилтын хамгийн том дайсан болох бах. Нөгөө нэг гараал өрөх гэж явахдаа штангтайгаа хоёулахнаа байгаа юм шиг мэдрэгддэг. Хэрвээ тэнд хүүхэд уйлж ивэл бэлтгэл муу байна л гэсэн үг. Гэт яг хэлсэнтэй адилхан. Тэгэхээр яг энэ бүх нөгөө вакуумжих нөхцөл бололцоог нь олгоноо ар амьдрал авч явна гэдэг бол бас ханижлийн дэмжлэг бол маш чухал гэдгийг харуулж байна шүү дээ. Тэгэл бид нар чинь зөвхөн тэмцээнд явах нь биш шүү дээ. Тэмцээнд явна гэдэг бол зүгээр яг хамгийн эцсийн агш юм байхгүй юу? Бэлтгэл гэдэг чинь өөрөө яг бүх одоо бэлтэн 80-90%. Тий, бараг 90%. Тэмцээнд очиод зөв бэлдсэн юм аа л харуулж байгаа байхгүй. Зүгээр оролцож. Тэрнээс их тэр бусад бүх зүйл наан өрнж идэг. Тэгээ бид нар яг ачаалттай жил мэлдээ бол гэртээ ингээд байсан хоногоо бүгдийг нийлүүлээд таацах юм бол 2 сар өрөхгүй хугацаа ч юм ингээд байждаг. Зарим үе цагаасаар наадмаар ер нь их ховор байсан шүү дээ. Наадмаар бараг байгаагүй. Тэгэл манай тэмцээд бэлтгэл гарцсан. Зуны яг нөгөө хамгийн чухал бэлтгэлөө дандаа хөтөөгөр ингээд бэлтгэл гарцсан. Байждаг байсан. Тэгээд наадмаар бит хоёр хамт наадмын талбай нэг 2-3 муралд төрсөн. Тэгээ маань хурж гисэн нөгөө нэг театрт ажилладаг байхдаа наадмын нээлтэн дандаа оролцдог байсан. Тэгэл нээлт басаал аавч хоёр хүүг маань нөхөр дээр явж игвэл тэгэл би байвал хамт тарина байхгүй бол тэгээ хүүгээ хаваалганд хоёулна юм шиг авдаг байсан. Тэгээ одоо буцаа бодохоор өмнө нь айлынхаа нөгөө би тамирчин юм би ингэх хэвээр тийх хэвээр юм шиг сандаг байж байгаа. Буцаага эргээ бодонгод асар их юм ингээ ойлгож өгч дэмжиж ингэж явсан байна. Маш удаан ганцаараа юм шиг амьдсан байгаа хгүй юу. Хөрхий манай нөхөр одоо 5-6 жил гэртээ их нэртэй ч юм шиг их нэргүй ч юм шиг тий хөвгттэй ч юм шиг хөвгтгүй ч юм шиг ингээл ганцаараа ингэж амьдсан байгаа хгүй. Тэр бүх хугацаанд одоо нэг ч удаа намайг чадаа болохгүй мөн гэж хэлж байгаагүй. Зээч бүр тэгж хэлж байгаагүй. Тэр хатаа сүүлийн би нөгөө өөрөө ер нь ингээл амар шантраал хашраал полимер санагдцаа явж исэн. Тэгээд
Парис Олимпийн дараа ер нь шууд болигээ бодцоос байхгүй. За одоо ингээл задаг тайлаа гэл ер нь аав ээж мэж ч гэсэн аав ингээ бэртэлтэй миний түн хүүхдүүд бараг 2 жил болсон. Тэгээ бүр юу сүлдээ юу ч хийж чадахгүй болоод тэгээд бас гадаг шамжилгээнд явсан дэр чинь тэгэл амар хэцүү болцсон байгаа цаг үед надаа ингээ нэг дутуу мэдрэмж үлдээд байгаа байхгүй яа. Тэрийг би босод бүх хүнд ингээ болигээл зан аавж өрөөлөө ингээ өвдөд байгаа түнчний гэмхтөөний зэмхтэн гэлтгүй ер нь амар чухал хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд за одоо болох юм биш үү гэж аавж өрөлтөл бүрдэж байгаа байхгүй. Тэгэл тэгж яхад ингээ яг олимп тосны дараа залуу найдрууд дэжсэн нөгөө киноны натур твцэг дэлхийн аврагтаа үзчихэ болов яа би арайх юм чи би бүр шаналлаад байх юм гэсэн. Тэгэхээр хөрх юм бэ. Тэр тэнд ингээ намайг ингээ жоохон ингээд ингэсэн байгаа гонсоогоод дутуу санагдаж байгааг ингээд ойлгоцсон байгаа. Тийм тэгээд нэг жижигхэн очийг асаах ёстой гэдгийг мэдчихсэн байна. Тийм ингээд дутуу санагдаад ингээд залуу гэлгүй ингээд би бараг за одоо болий гэчвэл би бараг болчих гээд байгаа юм шиг би өөрөө тэгэж нурцсан байсан. Тэнд ингээд бараг сүүлийн жил 2 жил ингээд бэртэлтэй гээл оролцоол яваад бараг Парис Олимп чинь залоор ирэхээ авч оролцсон шүү тэр их бэртэлтэй. Токиогийн олимпиад бол би сайн байсан яг бусад бүх бэлтгэлүүд ингээ сайн байж байгаа 4-р хайранд орсон. Тэгээд чинь олимпийн наадамд медалаас мултарсан ч гэсэн 4-р хайр гэдэг ингээ боддог байхгүй. Одоо тэгэхэд Парис Олимп бол ирэхээ авах гэж би бүр хөтлөө хичээжсэн. Заримдаа ингээл өөрөө сууж чадахгүй. Тэгээ нөө Улаанбаатар чих төвчрэн тэгэнгүүт төвчрээд нөө бэлтгэл тараад машин бариад гэр бэлтгэл хоёрын хооронд явахаар чиний газраас нөгөө газар л ингээл цаг 30 минут явдаг штэ тий. Тэгээ явах гэхээр нөө нуглаа сууж чадахгүй би одоо тэгээ ингээд хөлөө давуулаад хажуудлынхаа суудал дээр ингээ бүр ингээ давуулсан. Бараг ингээ тал сууж байгаад машинаа барьж явдаг байсан. Тэгэж тийм болтлаа ингээд тойлчаад ингээд хаанисан надад ингээд юм үлдчихэд байсан байхгүй. Ингээ дараа нь харамсах юм шиг санагдаад. Тэгэл яг 3 сар гой алгал яг Олимпиас ирэнгүүтээ 14 хоног багш намайг амарчаад иргээл. Тэгэл яг хүснээрээ шууд толгоогоо амраагаал тэр чинь олимпиа за яг ихний жил олимпиасны дараа нэг 14 хоног амарлаа гэхэд сүүлийн 3 жилд нь бол тэгэж амралт хэзээч гарахгүй байхгүй. Тэгээ өнгөө тэгэж амраал хайрыг бас их сайн нөлөөлдөг юм шиг байна. Хайрыг энэ төр тэгэж ууж байгаа имчилгээнүүд ч гэсэн ер нь яг болоод таараал амрах. Тэгээ хамгийн гол нь хүсэл байсан. Тийм таараал ирсэн. Тэгэл ирээл яг бэлтгэлтэй ороод Парис Олимпиас 3 сарын дараа дэлхийн аврагаас мөнгө медаль авсан. Тэгээ яг тэр үед л ингээ болцсон байл миний тэр сүүлийн медаль ирэхгүй авах байсан байна. Дээрээс нь ингээд насан туршдаа нэг тийм гонсгор тийм насан туршдаа яг тэр тамирчин хүний бас нэг гоё юм надад тохиолдсон. Дэвжин дээрээс ингээ дүүрэн бууж байгаа байхгүй буухта. Ханаад бууж байгаа байхгүй. Дэлхийн аврагын 5 медальтан болцсон. 5 дэлхийн аврагын медальтан болцсон ингээд 3 олимпиад орсон. Сүүлийнхаа тэмцээнд медаль аваад ингээд бууж байгаа болцсон. Тэр мэдрэмжийг ингээд миний хань ингээд пүшлж өгсөн шиг санагдав. Ерөөсөө тэр үг байгаагүй бол өнөөдөр бас сэтгэл ханамжгүй гонсгор одоо ер нь амьдралынхаа маш олон жилийг энэ спортод зориулсных дутуу мэдрэмжтэй үлдээ дуусна гэдэг бол одоо насан туршийн бас имзэглэл үлдэх байж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хүний хайны жил гэдэг л яг л энэ дээр бас харагдчих шүү дээ тийм ээ. Ста сайхан түүх байна. Тэгээд ер нь ямар ч урлаг спорт ер нь юу ч вэ дэлхийн хэмжээний амжилт гаргахад ар тал дэмжлэг тэр сэтгэл зүйн байдлыг сайн ойлгож төвшиж тулдаг хүмүүс их чухал байдаг. Тэгэхээр таны бас өнөөдрийн энэ кейс энэ бодит сургамж түүх манай үзэгчдэд сайхан одоо гэрэл гээгээ бөгөөд урам зориг өгсөн гэж найдаж байна. Тэгээд хоёулынгийн ярилцлага 4 минутын дараа дуусах гэж байна. Залуу охидод хүндийн үргэлтийн спортоор хичээллэхэд юу хэрэгцээтэй, шаардлагатай вэ? Ямар зөвлөгөөг ер нь та өгөх вэ? Маш олон охидод одоо энэ бичлэгийг энэ шууд эфирийг үзэж байгаах манай эфир YouTube дээр болон Монгол Эдис Терминал гэсэн пэйжүүд дээр тавигдах учраас дараа нь дахиж нөхөж үзэх боломжтой. Тэгээ маш олон залуучууд үзэх байх гэж найдаж байна. За баярлалаа. За ганц залуу охид гэлтгөө те. За яг хүндийн өрөлттэй спорт гэлтгөө яг спортоор хичээлэх гэж байгаа бол өөрийнхөө хамгийн дуртай ингээд санагдаж байгаа. Заримдаа нэг тийм ээж аваад ордноор явдаг байхгүй. Жохон хүүхдүүдээ бүх залаар давуулж явдаг. Харуулдаг шүү. Тэгж жагаад айл таалагдсанаар нь явуулдаг.
Тим ээж аваад амар цөөх ирдэг. Жилд нэг юм 2 л ирдэг. Харамсмаар нь. Уг нь аль миний бодлоор ингээд хүүхэд алганы жоохон дэрн тэгэхэд үзчихмээр байгаа байхгүй тий. Аль нь чамд ингээд гой харагдчихээн ч гэдэг юм уу. Тэгэж ингээд давуулж аваад би энэ надаа гой. Тэгэхэр ч хүүхэд ингээд явж байгаа ч гэдэг юм уу ингээд би энэ л явмаар байна гэдэг байхгүй яг хүүхдүүд тэгэж үзээсэй гэж боддгийн. За тэгээд яг өөрийнхөө дуртай ингээд спортоор хичээлсэн бол гой өөртөө итгэлтэй тэгээд тууштай байх юм бол тууштай хүнийг өөртөө ингээд итгэлтэй байгаа хүнийг өөртөө итгэнэ гэдэг чинь юу нэ амжилтын хамгийн том үндэс шүү дээ. Би ингээд чадна гэдгээ ингээд холоос алсаас алсыг харцсан зорилгоо тавьсан тий. Одоо жишээ нь би 10 настай байхдаа шодлын авраг болно гэж бодсон гэж хэлэхгүй ч гэсэн 13 4 хүрээг тий би энд хүрч чадах юм байна шүү гэдэг итгэл орж ирсэн болохоор тийм аахгүй. Тэрнээс ш би Монголд ямар тийм хүн байхгүй юм чинь би чадахгүй гэд ингээд байсан байл. Одоо өнөөдөр энэ амжилт маань ирээгүй байх байсан баг. Тэгэхээр том сэтгэж том мөрөөддөг өөртөө итгэлтэй хүнд бас шаналэрдэг юм шиг санагдсан. За тэгээд бас эцэг эхчүүдтэй хандаж ингээ хэлмээр энэ гэр бүлд чинь тамирчин байгаа л тамирчин гэлтгүүдээ урлагийн ямар нэгэн хүн спортын ямар нэгэн хүн ингээ хүмүүжж байгаа бол танай гэр бүл ингээ баг азтай байгаагүй өсвөр наснд л ялангуяа ингээд ээж аваад л гадар өшөө асар олон одоо юм санаа зовж байгаа шүү тий. Тэгэхэд ингээд энэ тэр хүүхэд одоо маргаашийн бэлтгэл яах вэ тэмцэнэ яах вэ жингээ яаж асууж гэдэг юм уу тиймэрхүү юм а бодоод ингээд байж байгаа. Тэгээд гоё дэмжиж өгөөрэй гэж хэлмээр эдийн. Ингээ харамсмаар спортод зөндөө олон гоё явж төвхөд орж ирсэн ч гэсэн одоо дэмжлэггүй эцэг их ингээ боловчдаг ч юм уу тийм үйлдэлүүд айгүй юу 15 6 насны амжилт гаргаад эхлэхгүй шүү дээ тий. Адаглаад спортоос маш том зүйлүүдийг сурж авч байгаа байхгүй юу. Өөрийгөө ирээдүйд хэн байх, хэн болох зүйлүүдийг шийдэх юмнуудыг одоо авч байгаа. Тийм болохоор ар гэрийн дэмжлэг би одоо сайн ярьлаа шүү дээ. Нөхрийн зүгээс, эцэг эхийн зүгээс ийм дэмжлэгүүд байж иж үдийг хүрсэн юм аа. Тэг гоё эцэг эхийн айгуу гоё дэмжээсэй, ар гэрийн дэмжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Тэгээд за хүүхдүүд хэрвээ ингэ байх юм бол залуучууд үзэж явах юм бол ерөөсөө насал хөшрөөгүй гэдэг чинь хэдэн настайсэн ч хамаагүй зүгээр яг одоо ингээ өөрийнхөө яг хамгийн хүсэж байгаа зүйлийг хийх юм бол хэзээний цагт хажим хойно гоё дүүрэн байдаг юм байна. Дүүрэн байдаг шүү. Тэгэхээр яг одооноос дараа нь харамсахгүй тулд хүссэн зүйлээ олоод түүнийхээ төлөө ингээ орчлонгоос тасарч үзээрэй гэж захимаар байна. Спорт бол хүнд өгж байгаа зүйлийг бол одоо үгээр илэрхийлшгүй, тоолшгүй, тийм гайхамшигтай олон сайхан зан чанаруудыг амьдралыг гэрэлтүүлэх тэр сайхан зүйлсүүдийг өгдөгөө. Ийм учраас спортоор хүүхдүүдийг хичээллүүлээрээ мөн дээрээс нь спортоор хичээллүүлэхдээ өөрсдөө нь сонгуулаарай гэдгийг чухал байна тийм ээ. Дотоодын комплекс гэдэг шиг аав залуутай ч юм уу ээжийн залуутай юмар хичээллүүлэхийг хүсдэг байсан ингээ шууд тэрэнд нь авчиж өгөх гээд байдаг байхгүй юу. Тэгхгүйгээр яг үнэхээр хүүхд чинь тэр хүний гарт ирээдүйн байгаа шүү дээ тий. Тэгэл үнэхээр дуртай олж одоогоор хичээллээ ч юм эсвэл хүнд өргөл төр хичээллээд олимпийн медальтай харах болох хүүхд юм болов танай гэрт байгаа ч юм болов мэдэхгүй шүү дээ. Тэгэн тийм юм чинь яг заавал спорт гэхгүй урлагаар тий хүүхдийн ордноор одоо жишээ нь зөндөө олон гоё юмнууд байгаа. Тэгээд айл болох жоохноос нь хүүхдүүдийнхээ мэрэгжлийг ингээд сонгуулад энэ дуртай тэрэн дуртай гү манайх бас нэг харамсмаар юм гинт төгсөх ангид нь чи одоо яг юу болох гээд байгаа юм бэ? Чи ямар сургуульд орох гээд байгаа юм бэ гэд хэлдэг чихгүйгээр тэр хүүхдэд чинь ингээ суурийн бүр аль дунд ангиас нь ч юм уу бага ангиас нь аль холын юмыг оролдож үзээд тэр нүдээс энэ биш юм байна гэж штэ тийм мэдээж гинт одоо юу гэдэг өөр нэг спортод явж байгаа хүн нэрүүлт ч юм уу явж байгаа за би угсаа нэг чадахгүй байна гэд тодорхой тийг болио штэ хүн чинь аль болох багаас нь ингээ явуулах юм бол одоо юу гэдэг яг гол одоо чухал мэрэгжил сонгох үе дээр ч юм уу хүүхэд өөрийгөө ойлгоцсон байх юм шиг санагдаад. За маш чухал зөвлөгөө бөгөөд гаргалгаа байна. Тэгээд арга байхгүй одоо Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргасан хөндийн өргөлтийн гавьяат тамирчин мөн дэлхийн аврагын хошоо мөн хүрэл медальтай дэлхийн цомын авраг одоо тамирчин хүнээс бас гарч байгаа их чухал бас зөвлөгөө байна гэж
шимтэн сонслоо. Тэгээд хүүхдүүдийнхээ нөөц болцоог эртнээж илрүүлэх, мөн чадахгүйг нь одоо мэдих тэр хугацааг эртхэн олгож өгөх хамгийн чухал нь дэмжлэг их чухал юм байна гэдгийг өнөөдөр бас таны түүхээс бид бүхэн сонсож сайхан сургамж авлаа. Тэгээд дахин баяр хүргэе. Инх мэд амаржаараа өнөөдөр бидний студид нэг цаг саатаж өөрийн гайхамшигтай түүхээ хуваалцаж бусдад урам зориг өгсөн танд талархал илэрхийлье. За баярлалаа. Тэгээд урьж оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд спортын амжилт, тамирчны амжилт гэдэг бол яг ганцаараа биш одоо түрүү ярьсан хүмүүсээс гадна дахиад асар олон хүн байгаа. Тэг хүн дөрвөлтэй спортыг намайг багшиг өмнө гэр бүлийг өмнө дэмжиж тэмцээр ирсэн бүх хүмүүстэй бас энэ амжилтын ард байсан тэр бүх хүнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд гэр бүлийнхандаа вэж одоо ойр дотныхоо бүх хүмүүст багштаа хайртай шүү, хүүдээс ээж нь хайртай шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. За үзэгчдээ Монгол телевиз терминалийн чөлөөтэй ярилцлага нэгэн шин дугаараа өнөөдөр буюу 4-р сарын 1-ний өдөр үзэгч та бүхэнд шууд эфирт хүргэлээ. Энэ бичлэг Монгол телевиз терминалийн пэйжүүдээр хадгалагдсан мөн YouTube хуудсан дээр ороод терминал нийтэг гэж бичингүүд плейлист дотор чөлөөтэй ярилцлагын дугаарууд байгаа. Тэнд мөн байрших болно. Ингээд эх 7 хоногт шин зочинтойгоор иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ. За баярлалаа. За баярлалаа.